Ажил дээрх энэ асуудал бэрхшээл бас зарим хэсэг нь биднээс шалтгаалдаг. Зарим хэсэг нь бол бидний ажлын орчин бол өөр өгөгддөг шүү дээ, тий. Харилцаж байгаа хүмүүс ч өөр өгж байгаа. Гэхдээ миний өнөөдөр хийж чадах юм бид нар өнөөдөр өөртөө байж байгаа цагаа яаж зохицуулж जैन, тий. Ажлынхаа цаг дээр би юу хийж амжуулав? Би ямар мэдлэгтэй байна? Мэдлэгээ яаж амьдрал дээр туршлага болгож ашиглаж чадж जैन, тий. Надад ямар ур чадвар, би юу хийж чаддгийг, техникийн хувьд би ямар юм мэддгийг, энийг хийж чадахгүй аргаа мэдэхгүй болоод тэгээд энэ эсвэл миний гадаад хэл дутагдаад тэгээд энэ үуч гэдэг юм уу те эсвэл надад нөөц болцоо дутагдаад энэ би энийг яаж яах вэ эсвэл би бизнес хийх үү эсвэл цомготгол эрхийг хүлээх үү те тэрнээс наан би энэ бүхнийг яаж яах вэ энэ бүхэн ийм төрлийн бэрхшээл гэдэг юм уу те ажил дээр байж болзошгүй тийм юмнууд бүгд бас биднээс шалтгаалдаг байхгүй эдгээр бол бидний хяналтан дотор байдаг те Монголд бол ялангуяа уул уурхай инээтрийг аль цомготгол болж яана л гин те янз янзын ажлын байр ингээл юу яах гал мэдлэг туршлага хангалтгүй байна л гин тэгвэл мэдлэгээ сайжруулах бид нар хэсэг нь бидний хяналтан дотор байгаа байхгүй туршлагаа сайжруулах нь бидний хяналтанд ур чадвараа сайжруулах нь бидний хяналтанд те юмны арга техникийг аргыг нь олоод авах нь бидний хяналтанд гадаад хэлээ сайжруулах нь бидний хяналтан дотор байгаа байхгүй те цагаа яаж зохицуулах нь бидний хяналтан дотор байгаа байхгүй хин нэгэн хүн авчаагүй те хин нэгэн хүний контрол дотор биш бидний өөрсдийн гар дотор байж идэг юмнууд байхгүй энэ ажил дээр болж идэг янз янзын юмнууд тий өөр хүмүүсийг өөрчлөх биш бидний гар дотор байж идэг эсвэл нөөц болцоо хэрэгтэй бол ямар нөөц болцоо над хэрэгтэй байгаа тэгвэл тэрийгээ бид нар өөрөөсөө олж авах цуглуулах хүмүүс амтан хүмүүстэй уулзах хэрэгтэй бол бид нар тэр утсыг шүүрч аваад амтан хүмүүстэй уулзаад би ингэх гэсэн юм а энийг ингээд юу яах гэсэн юм а ингээд туслаад өгөөч гэдэг юм уу энэ хэсэг нь бидний гар дотор байгаа байхгүй тий Тэгэхээр тэр хүмүүсийг ятгах уу эсвэл найзлах уу эсвэл эвтээх явах уу эсвэл тэр хүнд уурлах уу эсвэл тэр хүнтэй те аяг тагш юм хувааж уух уу энэ болгон бидний хяналтан дотор байдаг хэсэг байхгүй бид нар алийг ч өөрчилж болно те яаж ч зохицуулж болно тэгэхээр тэр бүхнийг бид нар өөрчлөхийн тулд бид нар өөрсдөө юм хийх хэрэгтэй байгаа байхгүй